За алдарт музей дээр ирсэн байна. Одоо баг хааны ортод шивнээр. Тэмахтэр administration гэсэн заагуулсад байгаа гэнэрч. Нэлээд зүгтээ гоё. Барилга байна. Энэ дотор бол би Чингис хааны музейгээс шүргөөс өөр юу байгааг харахаа мэдэхгүй. Гэтэ сурам сонсох нэ нэлээд их үзүүртэй алдартай. Бараг тэ Орсын Эрмитаж гитар үзтгэл юм шиг байна. Хамаахан музейнүүдтэй. За өчигдөр миний авсан картанд бол энэ рүү орох сэлбэн орсон байгаа. Энгийн үед орохоор бол 350 Хонконг доллар буюу 35,000-аар орох нэ. Тэгээд миний Google-с харснаар 1-2 цаг үзэх зөрүүд байгаа гэсэн. За одоо 11 дэх өч байгаа. Нэг давхраасаа эхлээд ингэж бас нэлээ харуул хамгаалттай ордог юм шиг. Дотор нь бичлэг хийж болох үгүй би сайн мэдэхгүй байна. Гэхдээ өмнө нь яг Чингис хааны шүрэг энэ байна гэд хийсэн монгол хүнийг бол би бичлэгийн YouTube-ээс хайгаад бол олоогүй. Тэгэхээр хийж магадгүй гол боломжгүй. За зүсгээ. Гэтэ болохгүй ч гэсэн нууцаар үзнэ. За ямар ч бас дотор нь зураг авч болох юм байна. Миний ард яг 51 их сургуулийн түүхийн профессор хэдэн Европ эмэгтэйчүүд төслүүд авсан юм шиг байна. Тайлбар хийгээд явж байна. Би энднийг дагаад явлаа. Хажууд нь илэрхий бичлэг хийгээд явал дургуутсах. Би тэгээд өөрөө ойлгож авлаа. Сүүлд нь тэгээд яриад өгөө. За. Ер нь бол энд Японы сургуулийн хүүхдүүд их байна. Тэгээд газрын жуулчид маш их байна. Ер нь жуулчны гол үзтгэл юм байна да. Энэ тэгээс хамгийн сонирхолтой юу гэсэн чинь одоо манай Юан гүрнийг маш их олдурууд их байна. Тэгээд энэ Юан гүрний үеийн хаадын одоо манай алт хорог гэх юм уу зөвхөн хаад язгууртнууд алт хэрэгэлдэг байсан. Тэр нь энд байна. Алтан эдлийг зөвхөн хаад хэрэгэлдэг байсан. Хааны удмынхаа хэрэгэлдэг байсан гэж саяны сургуулийн түүхийн профессор хэллээ. За би үргэлжлүүлээд энэ хүнийг дагаа явлаа. Сүүлийн үед гадны улсууд явж байхдаа аялагчтай ер нь музейгээр нь оруулахгүй. Ер нь өөрсдөө жаргах сонирхолгүй залуучууд их аялдаг байгаа. Тэгсэн энэ музейд ингээд залуучуудын хүүхдүүдийг үзэж хардаг. Манга, аниме юу шиг. Түүхээ ингээд тайлбарлаж өгч. Ямар ч насны хүн үзсэн ойлгохоор залуучуудаа түүхээ таниулж мэдүүлсэн. Ийм онцлогтой музей байна. Надад харах уу. Ингээл нэг түүх үйл явдал юм шиг байна. Storytelling юу гэнэ хараа ингээд аним манганы юм шиг мар ингээл юм тайлбарлацдаг. Тэгэхгүй үзиг зөвхөн өгсчүүд настай хүмүүс үздэг юм бол огт биш. За. Дараагийн хэсэг. A few moments later. За ямар ч гэсэн ингээд 3 давхар музей байна.
их ойлгомжтойгоор хуваагдсан байна. Тэгээд түүний гол зорж ирсэн Чингис хааны маань шүрэг харагдахгүй байх юм. Би бүтэн тойрч хөшгөл боллоо бүгдийг. Тэгэхээр хүнээс нь асуугаад хаана байдгийг үзье. Энд бас яг албан ёсоор яаж болдгоо юм байна. Бичлэг зураг авч болохгүй юм байна. Гэхдээ хүмүүс бол зүгээр авчдаг юм. Хүнээс нь асуухгүй л бол тэгээд би хүнээс нь асууж байхдаа яач ингэж бичлэг хийж болохгүй. Зүгээр рекорд хийж дуугаа. Я хаана байгаа гэж асуух. Hello. I'm looking for Genghis Khan's picture. Yeah, Genghis Khan. Where is it? I'm looking for Genghis Khan's picture. Picture. Yeah, Genghis Khan's. Genghis Khan have another picture. Painting Genghis Khan. Genghis Khan. have King. picture. King. Yeah, Genghis Khan. Maybe King of only Mongol there, Empire. But no look, just not display. King painting. Yes, King paint. Don't you know Genghis Khan? 没有，他说是国王的画。对，because only painting is only totally in there, but not just not display. Yes, totally in there. Totally in there. Yeah. For your picture, I can look in your phone. Have picture, I can look. Maybe. Do you have a picture phone? No, I no phone because in the bus. Okay. Business, in the work, so no phone. Yeah. Genghis Khan. In your card. Don't you know who is Genghis Khan? Because it's English, maybe Chinese, I can now. Yeah. With only English, I. The founder of Mongol Empire. Maybe you have picture or translate or have Google Translate. Everybody knows about him. He's the great king. Or maybe okay. Chen Ji Shi Han. No display. Where is it? Where is it? Where is it? Where is it? Where is this picture? Picture. This display not display. This picture not display. So I heard this picture's original one is in this museum, and so the reason why I came here is just see this picture. You have Google Translate. I can take translate. Okay. Let me choose this one. За ямар ч байсан яалаа. Сууд үзлээ. Тэгсэн чинь бид нар мэдэхгүй байна гэд дээдсгийнхаа ярьжсэн. Тэгээ би доод information desk-ээс нь асуусан чинь ингэж 3 сар тутамд юугаа өрөнд шилжилж идэг. Тэгээд энэ яг их хувь нь болохоор бид нар тэр болгоо яагаад идвэ? Зарим үед гаргадаг гэж байна. Тэгээд одоогоор бол энэ каталогт нь бол байгаа юм байна. Би бүр гайхаад аваа ицсэн юм уу, яатсан юм бол гэд яасан. Тэгээд энд бүх үзэсгэлэн зургууд каталогт байгаа, оргиороо тэнд тавьсан байгаа зургуудыг харж олоод зургийн дараа харчих болдог. Одоо энд чинь манай өдөаны хат юм билээ. Ян гүрний хатан гэж гарсан чинь. Цабир хатан шүү дээ. Энд дээр ихтэй цабир гэж бичээгүй байх шиг байна. Гитара бичсэн гэж магадгүй байх шиг байна. Өдөаны хатан цабир ял энэ дээр байна. За. Чингис хааны зургийг би эндээс энэ том мянган зургаас ясаад авсан. Энэ бүр хоёроор байна шүү дээ. Энэ байна. За. Нэг юм зориг биелээ. Энэ яг оргиор их хөө шүү. Original маань. Монголд байхгүй юм.
зураг. Энэ хажууд нь юу вэ? Өвгөөдөө хаа. Энэ манай хэдийнх бүгдээрээ байд юм шүү дээ. Талтай ургийн хотод хараа. Өнөр үү. За. Ямар ч бас энэ музейд байдгийн байд гэдгийг баталж харлаа. За дараагийн маршрут руугаа явцгаая.